Хөл бөмбөгийн хаан талах. Хөл бөмбөгийн жинхэнэ өрсөлдөөн эхлэх цаг боллоо. Хөл бөмбөг тоглож чаддаг бол хүрээ дээр. Талхны мухлаг хөл бөмбөгийн баг. Нэг хоёр. Шоко. Сүү бас гашилчихсан юм уу? Юу хийгээд байгаа юм бэ? Талхны Монголын хотын хөл бөмбөгийн баг шалгаруулалт явуулж байгаа. Сүү ормоор байна гинэ. Хөл бөмбөгөө? Сүү хөл бөмбөг тоглох юм уу? Ноён талхаа өглөөний мэнд. Сүү чи хөөрхөн мөрөөдөлтэй юм аа. Шалгаруултнаас өмнө чамд ганц хоёр юм зааж өгье. Хөөх, ноён талхаа та хөл бөмбөг сайн тоглодог юм уу? Олон жилийн өмнө манай багаас намайг л харах гэж очдөг байлаа. Хөөх, цааш нь яриад өгөөч. Хэдий өмнөх амьдрал минь тодорхой. Дасгалжуулагч миний мундаг чадварыг харсан ч намайг өөрийнхөө минь тоглуулаагүй. Үндэсний шигшээ тоглолт болж байлаа. Би тэдний төлөө тоглоно гэдээ амлажсан байсан юм. Манайх 10 оноогоор хожигдож байлаа. Багийнхан буугаад өгчихсөн. Ёс суртахууныг ч мартсан байлаа. Гэхдээ намайг талбайд гарангууд байдал эргэнэ гэдгийг бүгд мэдэж байлаа. Эсрэг бага байжуулах бүх бохир аргыг хэрэгэлсэн. Гэхдээ тэд миний хаанч хүрэхгүй. Эртэл авсан ч гэсэн багийнхныхаа урмыг хугалж болохгүй гэдгийг мэдэж байлаа. Би буцаад талбай руу гарсан. Би чадсан. Эсрэг багийг ганцхан онооны зөрүүтэйгээр ялж чадсан. Энийг л тэмцээн гэдэг юм. Ялахын төлөө байгаа бүх хүчээ шавхах хэрэгтэй байдаг. Гайхалтай юм ирхмэ. Үнэхээр шүү. Хөл бөмбөг яаж мундаг тоглохыг заагаад өгөөч тэхүү. Сүү, спортоор хичээлэх нь зүгээр нэг тэмцээнд орох биш. Байгаа бүхнээ зориулах нь чухал. Би дасгалжуулагч байгаа цагт чи сайн тоглож байна. Тийм ээ ноён талхаа. Би сурахад бэлэн. Өнөөдөр энэ хоёр яагаад оройтод байна? Юу болоод байна? Дойг байгаа үз таалагдж байна уу? Жинхэнэ хөл бөмбөгийн тоглогч дасгалжуулагч ингэж харагддаг юм. Нэг юм байна. Сүү чамд хүрэх хангалттай их мөнгө. Чимээгүй Шоко. Мөнгийг олохоос өмнө үрдэх юм штэ. Сайн хувц хэрэглэлгүй бол яаж сайн тоглогч болох юм? Гол! Тийм ээ. Айлв сонсъё. Ялсан юм шиг орил. Тийм ээ. Мундаг. Энэ бол ялалтын бүжиг. Сүү зөвхөн гол оруулбал ингэж бүжиглэнэ. Тэмцээний бэлтгэлээ хийхгүй мө? Өшөглөөд дамжуулаад. Шоко. Спортын ертөнцийг мэддэггүй чинь энэ байхгүй юу? Ялалтын бүжиг бол гол тулгуурна. Тийм ээ. Шоко тэмцээ үзэж байгаагүй. Би тэр шиг ойлгохгүй л дээ. Сүү, одоо тэмцээнд ялчхаад намайг тэврэх бэлтгэлээ хийцгээе. За. Гүйцэ. Миний талбайгаас яв. Яагаад бүгдээрээ ийм муу юм бэ? Ганц ч сайн тоглож олдохгүй юм. Наадах чи хөл бөмбөгийн шин загварыг хувцсан. Энэ агаар шарагч Жордны цөөн тоогоор гарсан загвар. Бас Дэвид Бекмийн хөлстэй толгой болтон. Тэд чи шилдэгүүд уучраа мэддэг хүмүүс. Би ер нь энд юу хийж байгаа юм бол? Та хоёр хөл бөмбөгийн шалгаруулалтанд орох гэсэн юм уу? Таачглаа. Гэхдээ шалгалт бараг шаардлагагүй те. Шалгаруулалтаа яг одоо эхэлнэ. За айлв. Эхлээд зүгээр дамжуулаарай. Суу, хичээгэр бахархлын минь төрүүлэх. За ирхмэ. За тоглоцгоё. Энэс боо юм гэж юу ах вэ? Чи бас тоглож чаддгүй байлгүй. Юмыг зөв хийгээвэл өөрөө хийж бай. Тэр чинь яах вэ? Зүгээр л бөмбөгөө дамжуулаад. За яах вэ? Санууллаа шүү. Би дажгүй сайн тоглодог.
Эчин үгүй байлгүй дээ. Шонхрын өсөглөлт. Домогт шонхрын өшгөлөлт үний юм байна. Аа! Яха! Хөх. Миний нэм гараг ингээд өнгөрлөө. Гүйцэ, боли. Ахиж хязээж хөл бөмбөг заахгүй. Хой хадагтай. Наана бага бөмбөгөө дамжуулаад гаач тэхүү. Я! Чи домогт галын наадам өшгөлөлтийг мэддэг юм уу? Ой, энэ хугацаанд хаа нуугдаж байсан бэ? Талхны мухлаг хөл бөмбөгийн баг чам шиг мэрэгэн буудаж хэрэгтэй байна. Манай багт орох талаар бодож үзээрэй. Үндэснэ лигт тоглож магадгүй. Явж анкетаа бүртгүүл. Тэгээд шууд бэлтгэлээ эхлэе. Цалин хэд юм? Зүгээр л гайхамшиг. Суу, би чамд Японы багийн эсрэг тоглоод хожсноо ярьсан байлгүй. Үгүй ээ. Гэхдээ сайн тоглосон гэдэгт итгэлтэй байна. Яг зөв. Амьдралдаа чам шиг ийм мундаг тоглогчийг харж байсангүй. Хадны хоолны дэглэм. Энэ хулгайчиг нин даруй шоронд хий. Гой, ахад боломж олгоно уу эрхэмдээц. Чимээгүй. Энийг аваад яав. Эрхэмдээц. Өршөө цаарил. Өршөө. Фитнес мэрэгчлэлтэн гिचгчээ. Гэтэл би ганц ч килограммжийг хассангүй. Ирэх 7 хоног талхны Монголог хотын Валентины баяраар би үг хэлэн штэ. Яаж ийм байдалтай хэлэх юм? Миний алтууд нарийнхан бэлдүү гарч ирнэ гэж бодож байгаа. Эд залуу наснаас хойш би нэлээх гурил нэмсэн. Тэнгэр минь стресстэй байна. Ухаан алдахнэ. Одоо юм идье. Шоколад байхад имчилгээ хэд хэрэгтэй юм бэ? Энэ янзаараа бол хатан агуулгын дэлгүүрийн бөөний худалдаанд зарагдана да. Бүрч аймаар биднийг шоронд хийн нэг арга бодцгоё. Ямар арга? Бидний авчирсан хоолны дэглэмийн мэрэгжилтнүүд бүгд чадаагүй шүү дээ. Нэрэ тийм нэг эрэхтэй байгаа. Хэн? Талх залуу. Талхны Монголог хотын хамгийн суу тухаантан гэдэг юм. Талха яг одоо бидний тамд явна вэ? Байцаа юу болоод байна? Намайг тав. Байдаг бүх арга хэрэгэлсэн. Гэхдээ нэг гэж бүтсэнгүй. Тосног чилээчтэй ноён талхаа. Тэнэг нарийн боовнууд. Би 7 хоногийн дараа осны өмнө үг хэлнэ. Та нар намайг сайхан харагдуулах уу? Эрхэмдээц. Ноён талх ирлээ. Юу? Талхаа? Өдрийн мэнд эрхэмдээц. Энэ царай муутай үгэн ноён талах юм уу? Тийм ээ. Хотын хамгийн шилдэг, хамгийн эрэлттэй байдаг. Томшгүй олон амьдралыг. За тэр яах вэ? Надад хамаагүй. Талхаа, би чамд намайг жижиг харагдуул гэж тушааж байна. Браво! Их баярлалаа. Та бидний амийг аварлаа. Үнэхээр талархаж байна. Яг цагаа олж мундаг мэрэгчлэн олжээ. Энэ үнэр саримсуу, сэтгэл сэргэм үнэр. Үгүй элгүй дээ, ямар амттай юм бэ? Окей, эрхэмдээц болилт. Наад гомын чинь идэгж хийгээгүй шүү дээ. Амттай. Намайг тэнэг гэж санаа юу? Миний гоёуд хаашаа алгуулчих. Хулгайч энийг барь. Энэ талхыг шууд шорон тавиад очихоор. Харин та нар хийх тухайг авчихсан хаашаа хүртэн дээ. Эрхэмдээц өршөө.
Оршоо ирэхэмдээсэ. Гэмгүй штэ. Хүлээгэж гуй. Оо, шинэ као. Дарамд тавтаа морил. Болооч. Үнэхээр өссөж байна. Ийм ойрхон байна. Гадны жижиг болгож чадаагүй амьтдыг ийш нь явуулдаг. Бүгд бүтлэг үйдсэн. Чи яг энд таарна. Ямар ч нэмэргүй штэ. Ер нь ийм бүдүүн босноо чиний л буруу. Мо бялуу. Оо, яг зү эндээс яаж гарахаа мэдлээ. Юугны? Сайхан санаа оллоо гэвэ. Тийм ээ, тэгсэн. Ахиад бүтлгүй төл чамаа гүндэг шарагч нь шалчих шүү. Үгүй батлах шарагч нь хэд удаан байлгана. Хэр гайхалтай. Үнэхээр гоё юм болсон. юм бэ? Хатныг харалгүй үнэхээр 10 жил болчихсон гэж үү дээ. Одоо өөр болсон гэсэн. Их том биетэй болсон гэж юу лээ? Анхаарлаа хандуулна уу? Та бүхэн хатныг өгтөн авцгаана уу? Үзэсгэлэнтэй хэвээрээ байна шүү. Огт хөгшрөөгүй юм шиг харагдаж байна. Битгий хөдлөөд бай. Аюу харъя. Анхаарлаа төвлөрүүлээ тий. Надтай яаж ингэж ярь зүрхэлж байна? Тэнийг талах. Гуранхай харагдмаар байвал яг миний хэлснээр хий. Яаха өгөнд чинь орё. Харин чадахгүй шууд шоронд орно гэж мэдэрээ. Намайг какаогоор бутлаа гэж яах юм бэ? Шоколад үнэртгээс цаашгүй шүү дээ. Болж байна. Үнэхээр гайхалтай харагдаж байна. Нэрээ юу? Алив харъя. Тад авчраад өгдөө. Бурхан минь, яг 10 жилийн өмнөх шиг харагдаж байна. Талха, чи үнэхээр шилдэг юм аа. Тэр олон мэрэгчлэтнүүдийг шоронд хийхээс өмнө энэ аргыг туршдаг байж. Хатан урт насдаг. Ноён талх урт насдаг. Дараачийн уулзалт 4-р сарын 5-нд дараачийн удаа арын дэвсгэрийг нийл ягаанаар хийгэрэй гэсэн. Тиймээс ягаан өнгө бэлдээрэй. Нөгөөдөр нь хатан тэмцэн үзнэ. Тэр үед аврах том хөл бөмбөг шиг харагдах ёстой. Танд нэг их хэцүү биш байлгүй. Хатны цагийн хуваар бүтэн жилээр өргөжчилж гардаг. Тэр болтол өөр ажил битгий төлөвлөрэй. Одооноос та хатны албан ёсны үсчин болно. Энэ дэлхийд хамгийн дуртай дүрс устай хоол. Өнөөдөр чи намайг хамгийн хөөрхөн болгох ёстой шүү. Опа! Ой! Намайг зүгээр шоронд буцаагаад хийчих. Цөцгийн их харуусал. Сайн байцгаана уу? Талхны мухлаг хотын кино надмаас шууд дамжуулж байна. Одод машинаас бууж ирэх тоолонд үзэгчдэд шуугилдэж байна. Бас нэг машин ирж зогслоо. Амтад канал юм гэж мөн байна. Цэцгээ. Үнэн гэж үү? Цэцгээ үнэхээр ирж. Өмнө нь ерөөсөө амдаар нь харж байгаагүй. Зүрхийг минь зөөхөд хийгээд хараал болчихлоо. Гэхдээ тийм хөөрхөн биш байлгүй дээ. Тэнгэр минь чи зүгээр үү?
Шин мэдээ хүргэе. Цэцгийн шүтэн бишрэгчэд ухаан алдлаа. Дэндүү царай хэлэг юм аа. Ой чигнэмгэ. Зам тавиад өгөөрэй. Ухаан алдчихлаа. Чигнэмэг унчихлаа. Энд юу болоод байна? Цэцгийн шүтэн мишрэгчэд ухааллаа. Доктор Соборо цэцгийг мөрдөж байна. Цэцгийг буруутай үзүүлсэн гэрийн хорионд орууллаа. Шүтэн мишрэгчдийн цэцгийг гарч ирэхийг зөвхөрлөхгүй хүлээж байна. Яаж юм болдог байна? Сурталчилгаа, кино, зураг, тоглолт бүгдийг хоригдчихлаа. Бид нар тэгэд яах юм бэ? Ямар эрэхтэй гэж чи ийм царайлаг юм бэ? Сайхан царайг минь уучлаарай. Чиний буруу биш битгий уйл. Хоёулаа нэг арга олно. Тийм ээ, яг зөв. Арай дээр нь гарсан уу? Бараг л хонглын үзүүрт гэрэл харагдаж байх шиг байна. Би чадлаа. Одоо цогтонда. Базара, юу болоод байна? Би зүгээр л халтраад байна. Би гарч чадахгүй юу? Бараг гарлаа. Би энэ байшингаас хизээж гарч чадахгүй юм байна. Би үйл да. Эндээс гарах арга байж л таараа. Бодцгоё. Энэ хавьд нэг тэрүүгээр болох юм байна. Бүр цаашаа сунаарай. Харта би гарлаа. Одоо хоёулаа зүгтэж чадна. Уух болоогүй л байна уу? Одоо тайвшрал да. Би энд гацмааргүй байна. Энэ байшинд гацж явахаар царай муутай байсан дээ. Царай муутай? Тийм ээ. Чамайг царай муутай болгоцгоё. Миний агуугийн нэг хаашаа алгуулах юм бэ? Бас алтар тонцлог төрхийг минь. Байжаарай. Би нэг залууг мэднэ л дээ. Эхэр яана гэсэн үг үү? Сэтгэл татам биш болох гэж юу? Тийм ээ. Тэгэхгүй бол бүх гэрээгээ цуцалж үрд энэ байшинд гацах гээд байна. Бидэнд туслаач дээр их мэ. Өөрийгөө битгий дөвийлөг. Би чамайг муухай болгож чаднаа. Ажилд орцгоё. Юу хийж байгаа юм? Хамгийн царайлгийгч үзээрийн муухай болгодог зүйлийг хэрэглэх гэж байна. Тарвасны үр. Хох гэрэлтэж байна. Гаута бислэг минь гэж. Гайхалтай. Би урлагийн бүтээл хийж гэлээ. Яаж чадваа? Царай муутай болсонгүй штэ. Өмнөхөөсөө ч царайлаг болгочихлоо. Одоо яах гэж вэ? Сонгол талхта том бууга гаргаж ирэхээс. Одоо бас юу хийж байгаа юм бэ? Хаашаа шургасан сахал. Ширүүн сахал үсэндээ баригдах шиг муухай юм байхгүй. Ноён талха сормос чинь гайхалтай урт харагдаад байх юм. Угаасаа л урт шүү дээ. За, болж Одоо байгаа. царай муутай болсон уу? Шөйл минь гэж жинхэнэ ковбой шиг болчихж хуучны барууны кинод шиг. Бүр сайхан харагдаад байна. Ингэж болохгүй штэ. Та ч яаж чадах юм бэ? Би яагаад муухай болгож чадахгүй байна? Байцаараа. Сүүлчийн ганц арга хэрэглээд үзье. Ямар арга байгаа юм? Хамгийн сайхан хамтгийгч энүүгээр дарж болдг юм. Наадах чинь хямдхан суши юу? Тийм ээ. Хунцар хулс. Наадахаараа юу хийх гэж байгаа юм? Одоо ингэнэ. Би цэцгийг царай муутай болгоно. Тийм ээ. Ямар тод юм бэ? Ашгүй муухай харагдаж байна. Би одоо муухай болчихсон уу? Үнэхээр үнэн гэж юу? Та хамгийн шилдэг. Тийм ээ. Мэднэ. Гайхалтай. Наад муухай царайг чинь харуулъя. Гадагшаа гарцгаа. Тэгье. Одоо бүх юм сайхан болох уу? Тийм ээ. Бүх юм сайхан болно. Одоо чи үзээрэй муухай болсон. Баярлалаа.
Ашгүй эрх чөлөөтэй боллоо. Намайг ахиж хинч дур булаам гэх. Царайлаг юм аа. Ноён талха юу болсон бэ? Та намайг царай муутай болсон гэсэн штэ. Юу болоод? Зүрх минь бүр болиглаад байна. Далай тэнгис шиг юм. Би далаад сэлмэрэн. Би юу? Ноён талха. Яг юу болоод байгаа юм бэ? Энэ арай талхыг чам дээр ажиллаж байгаа хооронд цэцгийг чинь наалцчихж бас сэтгэл татам шидэж чанар чинь цэцгийг талхтай зогцдог гэж үнэхээр үнэн бололтой. Үнэхээр энэ царайлаг нарийн ба байдаг гэж үү? Царайг нь харахаар од харагдаад байна. Таны гэрийн хорионд оруул. Та хөөрхий хадагтай нарыг ухаан алдуус. Үгүй. Намайг гаргаач. 10 жилийн дараа. Энэ юу вэ? Мэддэггүй мүү? Их алдартай талах штэ. Талхны Монголог хотын түүхэнд хамгийн царайлаг талах. Дэндүү царайлаг болохоор нь насан туршид нь гэрийн хорионд оруулчихсан юм. Хөө? Үнэхээр юм царайлаг нарийн ба байдаг гэж үү? Харин тийм байгаа биз? Одоо гэрээсээ гараасаа билээ. Ганц 2 удаа ч гэсэн харах юмсан. Тийм ээ. Үнэн шүү. Мэргэжлийн ёгчин. Өглөөний мэнд. Хөөх, Шоко чи үнэхээр мундаг юм аа. Яаж ингэдэг юм бэ? Йог. Биеийг уян хатан болгодог дасгал. Ийм хин юмд сүрж гэнжиг. Би ч гэсэн залуудаа ёгчин байлаа шүү дээ. Хөөх, мундаг юм аа. Тэгвэл та нэг хийгээд үзэх үү? За тэгвэл нэг бие хөдөлгөөд үзэх үү. Ноён талха, та зүгээр үү? Яадаг вэ би өглөө. Ноён талха. Та нуруугаа их хүнд гэмтээжээ. 1 сарын турш бие хөдөлгөж болохгүй юм байна. 1 сараа үсчний газраа яах болж байна? Ажил ихтэй байгаа байх нь санаа зовлтгүй. Манай эмнэлгийн нөхөн сэргээ хэмчээр эмчлүүлэхээр удахгүй эдгчихнэ. Гүмтрий. Намасте. Гүмтрий бол Энэтхэгийн Тажимагийн йогийн багш байсан. Кекний хатан хааны йогийн тэмцээнд 5 жил дараалан дөрвүүлсэн. Нөхөн сэргээ хэмчилгээ, физик хэмжлэгийг аль алийг эзэмшсэн. Талхчны газрын хамгийн шилдэг эмч. За, нэг хараацгаая. Энийг бол одоохон эмчилж чаднаа. Энэ чинь юу болж байна? Нуруу мань бэртээгүй байснасаа илүү сайхан болж гоо. Эдгч гисэн болохоор чинь би одоо явъя та. Намасте. Эмч хүлэгрэ. Үгүй яавал тань шиг уян хатан болж чадах болоо. Тийм ч амаргүй зам шүү. Хойч бэн заагаад өгөлдөө. Тэгэхээр үнэхээр чадах юм биз дээ? Үнэхээр хүсэж байв. Йогийн төв юм. Тэгж байж л над шиг уян хатан болж чадна. Намасте. Намасте. Эхний хөдөлгөөн бол хөлөг алцайх. Хөлөө алцайхаа. Талхыг авраарай. Хөлөө сайн алцаж байж яг суурна. Уучлаарай гэдс маань йог хийгээд. Намасте. Хоёр дахь хөдөлгөөн бол бүрэн тонгоох юм. Би одоо танд харуулъя. Бие сунгаад сул тавь. За, нэг хийгээд үзтээ. Энийг бүрэн эзэмшиж байж л йогыг бүрэн эзэмшиж. 3 дахь хөдөлгөөн бол мод хөдөлгөөн. Нэг хийгээд үзтээ.
Яахад ч болохгүй. Энэ талхыг зүгээр орхисон дээр юм байна. Ноён талха одоо болж болно. Ой тэр чин юу өсөөгөө ингэж хичээж дасгал хийж байхад Таны би хитрхи хүсчихсэн болохоор йогийг бүрэн сурахад хэцүү юм байна. Одоо ингэж буцаад яв. багшаа юу гэж байгаа юм бэ? Намайг битгий орхио. Мөнгө байна. Энэ юу вэ? Гэрлээс ч хурдан юм. Мөнгө түүхгээд нэг үсрэлтээр бүгдийг авчихлаа. Тэгвэл 500 вон байна. хөөх яг энэ. Вон $, евро, йен. багшаа Одоо йогийг бүрэн эзэмшсэн. Намасте. энэ чинь үний юм уу? Баярлалаа. Энэ бүгд таны л аж. Тэгээрээ одоо сүүлийн хичээл үлдсэн байгаа. Сүүлийн хичээл гэдэг чинь юу гэж байгаа юм бэ? Эцэст нь давах ёстой зүйл бол төлбөр тооцоо гэдэг зүйл байдаг юм. Энэ давааг давж чадахгүй бол гарч чадахгүй. 1 гаруй 100 юу? 10 сая? Хөө энэ чинь арай л хитрхи үнэтэй. Гүэ мэдээж хэрэг төлөлгүй яах вэ? Ноён талха хаадчаад одоо ирж байгаа юм бэ? Таны нуруу яаж вэ? Зүгээр үү? Юун зүгээр гэж яг гинүү юу гинүү нэг юм сураад хамаг мөнгөө бараад зүгээр юм алга. Сүү жимстэй цай аваад ир. За, ойлголоо ирэх мэ? Ноён талха жимстэй цай. Хөө гайхалтай. Хөөх, энэ чинь йог шүү дээ. Яг гэдгийг ий үсгийг хэл хэрэггүй. Хайр мөнгө. Тэгэхээр яг Би сая юу гэж хэлсэн бэ? за мэдлээ. Яна жоо штэ. Ноён талхын тийшээ явж байна. Юу? Над руу юу? Саяных чинь йогийн хөдөлгөөн биш үү? Ноён талха та ягд яаж ийм сайн болсон юм бэ? Ийм юмд юуг нь сүржгэн юм. Ий үсэг битгий хэл гэвэлтэй. Яагаад баяр ийгээд байгаа юм бэ? Битгий хөл. Танаа үсчний газрыг орлогосойтой байдгийг мэдээд ирж байна. Ийшээ мөнгө хий. Ахтуу бэлэг дайрамчуд байна. Боо хүртэл барьчихаж. Йогийн багшд төлбөр өгсөндөө харамсаад ядаж байхад дээрэмчид хүртэл мөнгө нэхэж байдаг. Ноён талха юу хийгээд байгаа юм бэ? Хурдан мөнгө өгөөч. Боо барьчихсан байх шүү дээ. Дахиад мөнгө өгөх хэрэггүй. Чадахгүй. Би хизээч өгөхгүй. Юу? Нөө талах чинь. Ноён талха. Шоколадны самнаас болтож байдаг. Юу вэ? Сум дуусчихлаа. Гүй ийм талах гэж байдаг. Хурдан зогсъё. Хөөх ноён талха та сая бүх сумнаас нь болтчихлаа гэж үү дээ. Ийм юм гэж бас байдгаа. Ий гэж битгий хэл. Би сумнаас болтчихлаа гэж юу? Йогийн төлбөр төгсөн мөнгө миний амийг авралаа шүү дээ. Намасте. Алтан зайдас, мөнгөн зайдас. Хөөх! Нуур үнэхээр том юм а. Гайхалтай үсэгтэй ч юм. Одоо майхна барьцгаа. Тэгье. Сайхан. Ноён талха таны шарж өгсөн махал хамгийн гоё амттай.
Би нуурын ирэг дээр зайцхантай хамт бөмбөгөөр тоглолоо. Тэгээ. Би сайхан унтъя да. Юу чимээвэ? Сүү яасан бэ? Ноён талхаа зайдасхан угаалтар нууранд унжлаа штэ. Юу? Чи надаар тоглоод байна уу? Зайцгаа. Одоо яадаг вүлээ? Намайг нойрноос минь хэн сэрэж их вэ? Уснаас мусга буугараад ирлээ. Өвөө, ингээд та хийм бэ? Би бол энэ нуурын эзэн Пан Шилён байна. Чи яагаад ингэж хүнгэлж өөлөв? Миний тийжэдэг зайдасхан нууранд унжглаа. Бомбор цонгор бөөрнхийн нүдтэй зайцууга та хараагүй юу? Бомбор цондор цайцаа түр хүлээж өгөөрэй. Ноён талхаа Пан Шилён манай зайдасхныг олж өгөх юм шиг байна уу? Тийм ээ, нэг их санаа зовлтгүй. Энэ алтан зайдас чиний зайдас мөн үү? Би энэ тэр чигтэн алт юм байна. Үгүй биш ээ. Манай зайдасхан ингээл нэг зайц байгаамаа. Тийм ээ. Энэ зайцыг цэвэр алтаар хийсэн юм. Үнэн $100,000. 100 сая? Тийм ээ, мөн. Энэ зайдас бол яг манай зайдас мөн. Энд чинь манай зайдасхан биш шүү дээ. Зайц нууранд унжгаад байхад санаа чинь зовхгүй байгаа юм уу? Нөгөө ёо. Санаа битгий зовдоо. Нуурын доор хаан тус байдаг болохоор усан дунсан зайдснууд хүртэл сайхан амьдэрдэг юм. Тэр харал та. Зайдас сайн байгаа. Болж өгвөл алтан зайдас дээр энийг аваад явъя да. Зөв шийджээ. Сайхан гялалзаж байна. Юу? Зайцхныг усан дунд ачсан. Ноён талхаар нь алтан зайдасхан аваад ирсэн. Ноён талхаа арай дэндэж байгаа юм биш үү? Та яаж өөр зайдасхан авчирч чадаж байна? Гүй, энэ алтан зайдас ямар ховор байдаг вүлээ дээ. Алтан зайдсанда хоол энэ байна. За хоол байд. Амтгүй байна уу? Амттай байна. Алтан зайдас хаач вэ? Энэ чинь үхрийн махан стейк байна шүү дээ. Энэ зойлог эннээс идмээр байсан байх нь. Заамаа. Махыг хүртэл идэж үтсэн хүн л иддэг гэхчээр манай алтан зайдас хааны хооллолтой юм. Хүнтэй мах идчихэд яагаад байна? Яг хүндрэх гэж угаагүй л шиг. Ноён талхаа наадах чинь хүндрэх гээд байгаа юм шүү. Тийм үү? Алтан зайдас минь энд хүндрээрээ. Сонин дээр хүндэрмэрг байгаа юм шиг байна. Энэн дээр хүндрэх юм уу? Эсвэл дэвсгэр дээр авих ямар уу? Алтан зайдас хаач вэ? Шоко, энэ вар ямар учиртай юм болоо? Захирлын хайртай 500 жил болсон Гүрьягийн ногоон шаазан. Манай үсчний газрын түүхэн дээр хүндэрч байдаг. Ноён талхаа бид хэдий болтол ингэх ёстой юм бэ? Харин тийм ээ. Ажиллаач хийж чадахгүй байна. Дахиад бол чадахгүй. Алтан зайдас вэ үү, мөнгөн зайдас вэ үү? Энэ нэг юм эрхлүүлсээр байтал үсчний газар маань дампуухан. Хойсоо өөрсдөө зайдсыг авч ирцгээе. Мэдлээ. Пан Шилён алуу гараад ирээрээ. Энэ ингэж хэлэм татлаад байна вэ? Манай зайдсыг эргүүлээд өгөөч. Зайдас эртэд аваад явсан биз дээ. Энэ манай зайдс биш ээ. Энэ золигтой яагаад чамт байж чадахгүй? Бид өөрсдийнхөө зайдсхныг л санаад байна. За ойлголоо түр хүлээгээрэй. Энэ зайдас бол эрдэмтэн доктор. Хүлээгээрэй. Би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн байна уу? Миний IQ 300. 52 төрлийн эрхийн үнэмлэхтэй. Талхны компанид ирсэн Оросд дэлхийн хамгийн ухаалаг эрдэмтэн доктор зайдас. Намайг авч явах юм бол наад болгоо туслахаас чинь хамаагүй илүү хэрэг болох байх шүү. Хөөе, Пан Шилён манай зайдас ийм ухаалаг Мөн байна. Манай зайдс мөн байна уу? та бас яагаад байгаа юм бэ? Байж вэ. Ийм ухаалаг юм бол үсчний газрын хөрөнгө оруулалт, санхүү, маркетинг гэд бүгдийг даалгаж болно шүү дээ. Манай үсчний газар маш баян болон манай зайдас мөн байна. Зааваад яваа.
Хурдхан үсний газар руу. Өсчний газрын түүхийг мэдхүү. Этник гректэй Хүүе. Энэ чинь бас юу вэ? За энэ зайд сул байна. би өөрийгөө өөрөө танилцуулъя. Сайн уу? Би бол Эрдэмтэн доктор Зайдс. Чи нөгөө яриад байсан шокон байх нэ. Ноён талах болон сүүгийн ярианд чиний нэр 3 удаа дөрдөгдсөн болохоор мэдчихсэн л дээ. Үгүй энэ зайц чинь яриад байна шүү дээ. Гайхаад байх хэрэггүй. Би бол маш ухаалаг болохоор талхнаас нэг их ялгаагүй. Тэгээд зогсохгүй. Англи хэл, франц хэл, испани хэл, хятад хэл гээд 56 төрлийн хэлээр ярьж чадна. Ноён талх та англиар ярьж чадах уу? Yes. Тийм болохоор би гадаадаар яриад өгөх. Bonjour, guten Tag, ni hao, konnichiwa. Манайх ийм мундаг ажилтнтай болох гэж баярын үдэшлэгч болов хийцгээе. Үдэшлийн түүхийг мэдхүү. Үгүй нэрээ юу гээд байна? Харин тийм ээ. 1 2 1 2 1 Хай 2 чи хүлээ. Чи чинь 3 3 7 4-ийг мэддэггүй юм уу? Саг сагсараа саг. Ингэж арчиж байж шалан дээрх бүх толб сайхан арилдгийн мэд үү? Аа тийм үү? Уучлаарай. Өдий болтол зүгээр текстингс хийж цэвэрлдэг байж чамд өгч байгаа цалин хайрын юм да. Шака. Зачих гэж. Яагаад бүтээгдэхүүний үнийг ингэж тооцоод байгаа юм? Юу? Энд цэгийг орхичихсан. Энд болохоор нэг тэг нэмчихсэн байна. Нэг хуудснаас 2 ч алдаа оллоо. Энд чинь ажилдаа муу гэдгийг чинь баталж байна. Чи юу гинэ? Одоо л манай үсний газар сайхан ажиллаж байна. Сүү, Шоко. Та хоёр Эрдэмтэн Зайдсаас сайн сураа. Тийм ээ. Ноён талхын хэлсийг сайн сонссон биз дээ. Надад сайн сурах юм бол энд тэнд очиод өлбөрч өгөхгүй шүү. Тэгвэл би одоо үсээ засъя та. Ноён талха эмбэгтэй кремэн дээр усан үзэм тавих жоохон хачин юм биш үү? Тийм гэж үү? За шар өнгө, үзмийн яга өнгө чинь тод өнгөнүүд болохоор хүний анхаарлыг татаад хөдөө харагдана. Ингэж засах юм бол үйлчлүүлэгч чинь загвар алгачч гэж хэлүүлнэ шүү. Загвар алагч гэвүү дээ. Үгүй тийм биш ээ. Чи гинэт яагаад байна? Өнгөний зохицлыг баг сургуулийн зургийн хичээлдэр заадаг шүү дээ. Хараа баг сургууль хүртэл төгсөөгүй юм биш үсттэй. Юу? Намайг баг сургууль төгсөөгүй гэж байна уу? Сүү, наатаа аваад гараад ир. Мэдлээ ирэх мэ. Ой, тавиач. Хөөе, бан шил юугаа. Бас л та хоёр. Энэ олон үгтэй зайдас чинь манай зайдас биш байна. Олон үг ярих гэдэг утгыг мэдхүү. Ман шилионгой манай зайцгныг эргүүлээд өгөөчтэй гуйж байна тэхүү. Хүлээж яваарай. Ноён талхаа энэ удаад жинхнээс өөрийнхөө зайцгныг авч явна шүү заа юу. За, ойлголоо. Би ч гэсэн одоо чадуулж хансан. Бан шилионгой энэ ч гэсэн манай зайцган биш байна шүү дээ. Яага дандаа өөр зайдас авч ирээд байгаа юм. Энэ зайдас бол булчин шүрмэстэй тулааны эрдэмтнэд төрсэн. Таеквондо, хакидо, жудо гэд нийт 20 бүстэй хатан хааны тэмцээнд оруулсан ч болно. Тийм ээ. Манай зайдас мөн байна. Ноён талхаа яагаад байгаа юм бэ? Чи зүгээр байж бай. Цаашдаа энэ зайдсаар би хамгаалагчаа хэлэх юм бол хэн ч надад ойртож чадахгүй. Явцгай, булчинлаг зайдас минь. Үгүй энэ чинь бас юу вэ? Энэ бол булчинлаг зайдас. Хүчтэй, тулаанд сайн болохоор манай үсчний газрыг хамгаалах болно. Яагаад байна? Ноён талхаа ингэж та зүгээр Яагаад байна? Яагаад байна? булчинлаг зайц бидний булчинлаг болгох гээд байх шиг байна. Ёо, туслаарай. Хүлээгт мэдрэхгүй байна. Ахиж хиймээргүй байна. Ойлголоо. Хийлээ. Ингэж байгаад үхэх юм байна та. Энэ үнэхээр хэцүү байна. Ноён талхаа булчинлаг зайцсан унтчихсан байна штэ. Одоо л боломж гарлаа. Энэ мөг хурдхан шиг эргүүлээд өгч. 1 2 Тэгтэл тасгал хийсний хэрэг гарч байна шүү. Харин тийм ээ. Би буйдан өргөж байдаг. Бан шилёнгой хурдан гараад ир. Энэ шөнөөр юу чимээ шуугаан бэ? Та энэ золиго буцаагаад авч үз. Тэгээд манай зайцыг эргүүлээд өгч. Одоо бол та жинхнээсээ өөх ёстой шүү. Тэгэхгүй бол болгож өгнө гэж мэдээрэй. Дүр цуур хүлээгээрэй.
Одоо л яг манай зайцсахныг эргүүлж өгөх юм шиг байна. Тийм ээ. Хичээж дасгал хийсний хэрэг гарлаа. За энд байна. Жинхэнэ зайдас байна. Сонсон шүү. Эрхмээ танд үнэхээр их баярлаа. Дахиад уулзахгүй шүү. Хүлээгээрэй. Та нар шиг шудраг сайхан сэтгэлтэй талхтай уулзаж байгаагүй юм байна. Чагналд нь алтан зайдас, доктор зайдас, бас булчинлаг зайдсыг өгч байна. Юу? Та сая юу гэсэн бэ? И хайрлалаа.